Сайн байцгаана залуучдаа, хайтекийн гişin байна. Өнөөдрийн бичлэгээрээ цав цагаан комиксрон мөн таны асуусан асуултуудад хариулъя. Компьютер маань өөрөө 6 сая 300 мянган төгрөг болсон байгаа. За, эд ангийн хувьд гэх юм бол ASRock-ийн B580 Pro RS Wi-Fi, CPU-ний хувьд 7800X3D, 48 GB 24-оор 2.6 мянгатай RAM, Acer Plus 2 гэдэг загварын, мөн Crucial-ийн 1 TB P310 SSD, тэрнээс гадна Asus-ийн 5070 Prime-ийн цагаан өнгөтэй, Asus-ийн TX 360, Phanteks-ийн 750, мөн Asus-ийн case бас цагаан өнгөтэй. FPS хувьд гэх юм бол өөрөө CPU-м 7800X 3D учраас картн дээр нь bottleneck нь үүснэ. Чадлын хувьд CPU нь 9800X 3D-гээс барах цагаар 6-8% ялгаатай учраас таны карт хэрэг хүч чадалтай байгаагаас хамаарат FPS нь гарах учраас бидний bottleneck нь өөрөө 50-70 байгаа. Тэгэхээр барах цагаар FPS нь 450-аас 600-ийн хооронд CS-ийн settings-ээс хамаарат өөр FPS гарна. BenQ өөрөө Zowie-ийн мониторыг бүтээхдээ бусад мониторуудаас FPS төрөлд нь илүү байлгах зорилготойгоор технологиудыг бүтээж өөр брендийн дэлгэцтэй хүний өөдөөс тоглоход BenQ илүү давуу талтай гэдгийг харуулах зорилготой бүтээжсэн. Тэрүүгээрээ би юу хэлж байна гэхээр BenQ-гийн DIAC технологи нь өөрөө жишээлбэл Asus-ийн eLNB технологитой харьцуулах юм бол backlight strobing-ийн хувьд өөрөө Asus-ийнхаас илүү мөн та Zowie-ийн монитор дээр тоглоод FPS shooter тоглоом дээр жишээлбэл flashbang тулах юм бол flashbang нь арилгах хугацаа нь Asus-ийнхаас арай өөр байдаг. Тэр нь өөрөө тоглогчийн давуу эрх гаргах энийг юм үндэслэл болж байгаа. Тийм учраас BenQ-гийн монитортой хүн Asus-ийн монитортой eLNB-тэй DIAC-ийг харьцуулах юм бол илүү хурдан kill хийх чадвартай байж магадгүй. Зарим тохиолдолд BIOS өөрөө шинжилэлт нь тодорхой ямар нэг юмыг сайжруулах зорилгоор бүтээгдсэн. Анх гаргасан BIOS маань өөрөө хамгийн төгс BIOS биш байж магадгүй. Дээрээс нь гарч байгаа CPU маань гараад удаагүй учраа ямар нэгэн илүү тохиргоо байх шаардлагатай байж магадгүй. Тэгэхээр BIOS анх хийгдэхдээ үйлдвэр дээр бол мэдээж бетагаар engineering sample CPU буюу CPU нь өөрөө нийтэд үйлдвэрлэгдээгүй байхад аль хэдийн борд үйлдвэрлэгчмээр авч зохион бүтээгддэг гэсэн үг. Мэдээж BIOS үйлдвэрлэгч буюу motherboard үйлдвэрлэгч нар маань өөрсдөө тэр үедээ энэ CPU гаргахад хангалттай гэж үзсэн BIOS-ыг гаргаад түүний дараа ямар нэгэн шинэ memory таниулах эсвэл SSD таниулах qualification list буюу memory QVL болон SSD QVL-д таарах шинэ үзүүлэлтийг оруулаад шинээр BIOS гаргах магадaltaй. Мөн AMD-гээс өөрсдөөс нь гаргасан нэмэлт тохиргоо, stability тохиргоо буюу нэмэлт доктортой үйл ажиллагааны тохиргоог хийгсэн байх магадaltaй. Тийм учраас BIOS бол өөрөө таны ажиллаж байгаа CPU-г илүү доктортой ажиллах зорилготой байж магадгүй. Тэрнээс гадна BIOS маань өөрөө шинэ CPU гаргахад шинэ CPU-ний мэдээлэл нь мэдээж хуучин BIOS дээр байхгүй. Тийм учраас адилхан бордтой өөр CPU-тэй шинэ үеийн CPU-тэй тохиолдолд BIOS-ийн шинжилгээний дараа шинэ CPU-г борд маань таних боломжтой гэсэн үг. Драйверийн хувьд бол таны одоо тоглож байгаа тоглоом танд FPS нь зүгээр санагдчихвэл заавал график картны драйвер шинжлэх шаардлагагүй. Та өөрөө шинэ тоглоом сонирхож байгаа. Эсвэл саяхан гарсан шинэхэн тоглоом тоглох байвал график картны драйверт тэр тоглоомны тусгай зориулсан драйвер аль хэдийн бэлэн болсон байж магадгүй. Одоо тоглож байгаа тоглоом нь асуудалгүй явж ивэл заавал драйвер шинжлэх шаардлагагүй. Энэ шинэ драйвер та суулгасан байсан ч 1% low буюу яг тэр гацалтай үеийн FPS нэмэгдэж магадгүй. Гэхдээ тэр нь өөрөө дундаж FPS нь
2-3% багасгасан ч гэж магадгүй. Тэгэхээр та магадлалын заавал шалгах биш. Одоо ажиллаж байгаа график картн дээр тоглоом асуудалгүй явж байвал заавал драйвер шинжлэх шаардлагатай. Болно бас болохгүй. Та USB дээр файлуудаа копиж дууссан бол шууд залгах гэдэг бол асуудал гарахгүй. Гэхдээ та USB дээрх Word, Excel гэх мэт файл дээр ажиллаж байвал хадгалахгүйгээр eject-лэхгүйгээр файлаашаа салгах юм бол таны өөрийн чинь файл хадгалахдаггүй үлдэх боломжтой гэсэн үг магадaltaй. Тэгэхээр та USB флашаа салгахаас өмнө бүх файлуудаа хадгалаагүй тохиолдолд eject дарахад eject дарсны дараа алдаа гарч ирнэ. Энэ алдаа нь өөрөө та ямар нэгэн файл дээр ажиллаж байна. Энэ файлуудаа хадгалаад гаргаад тэгээд eject-лэх боломжтой гэсэн юм алдаа гарч ирэхээр нэг онцлогтой. Юуны өмнө үзүүлэлт нь өөр байж магадгүй. 2.com-ны. Тэгэхээр найзаачийн com яг адилхан үзүүлэлттэй байна уу, үгүй байна уу гэдгийг юуны түрүүнд шалгасан шаардлагатай баг. Тэрний дараа өөрөө ямар тоглоом тоглож байна? Адилхан тоглоом тоглож ивэл тогрогоо нь яг адилхан байж чадж гэнэ үү гэдэг нь таны FPS-ийн зөрүүг тодорхойлох магадaltaй. Одоо жишээлбэл найз чинь medium дээр юм уу 1080 дээр юм уу түүнээс доош resolution дээр тоглодог гэж магадгүй. Тэгэхээр тоглоомны нягтршил болон нийт тоглоомны үзүүлэлтээс хамаарна гэсэн үг. Хэрэв бүх үзүүлэлт ойролцоо байх юм бол ямар нэгэн доголтой байж магадгүй. Жишээлбэл CPU нь илүү халж байгаа. Эсвэл график карт нь илүү ачаалсан үйлдэл системд буруу яж магадгүй. Жишээлбэл вирус суусан байх, эсвэл буруу тохируулсан байх, драйвер хуучирсан байх магадaltaй. Яг одоогийн хувьд гэх юм бол адилхан үеийн жишээлбэл Ryzen 5 9500X, 9600X-ийг 9700X-тэй харьцуулах юм бол тоглоомонд бол 50-60-таа хангалттай. Яагаад тэгэхээр 6 core маань өөрөө бол тоглоомонд хангалттай гэж үздэг. Харин та 8 core-тай байх юм бол тэрнээс гадна өөр юм хийж байгаа, давхар юм хийж байгаатай холбогдуулаад 8 core-ыг зүгээр гэж үздэг. Тэгэхээр санаа нь юу гэж хэлэх гээд байна гэхээр 2-3 жилийн дараа 8 core-тай CPU байсан бол одоо байгаа 6 core-тойгоос ирээдүйдээ илүү байх боломжтой гэсэн үг. 9600X-с iGPU буюу өөр дээрх график картыг хасгаар 9500F гарч ирдэг. Тэгэхээр энэ хоёр CPU бол ерөнхийдөө адилхан CPU. Тэгэхээр 9600X маань 5060 дээр хангалттай байдаг учраас 9500F маань адилхан хангалттай байна. Тэр компьютерийг анх яаж оншилсноос хамаарна. Өөрөө компьютер маань нэгээс илүү дутагдaltaй алдаатай байж магадгүй. Тэгэхээр бүгднгийн нэгэн зэрэг илрүүлэх боломжгүй тохиолдолд шатаар үргэлжлүүлж арга хэмжээ аавна гэсэн үг. Тэгэхээр жишээлбэл бид нэг компьютерийн RAM-ыг солилоо, тэгээд компьютер нь зүгээр боллоо гэж үзэхэд нөгөө common буцаагаад ирэх юм бол бид дараагийн арга хэмжээгээр RAM-ыг солиод болохгүй байна. Тэгэхээр буцаагаад нөгөө RAM-ыг хийгээд адилхан хэвээрээ алдаа гарч ийн үү? Тэр алдаа гарч ивэл тэр алдаанаас үүдэлтэй бид нэр юу сольж шалгаж оншилж болох вэ гэдэг үднээсээ мэдээж шалгах гэсэн үг. Мэдээж нөгөө жилийн бид нар батгаа өгдөг болохоор ойрын хугацаанд огсруулсан com болж бүтэхгүй байх юм бол бид нар давхар арга хэмжээ авч шууд эдэнгийн солиод алдаагүй хүлээлгэж өгөх зөв гэдэг. Үгүй. Дан компьютер цэвэрлээд FPS нэмэгдэнэ бол гэж байхгүй. Гэхдээ та хэд удаан ашигласан компьютерийн CPU-ны paste болон график картны paste термал пайдуудыг солих юм бол boost clock нь нэмэгдэж илүү FPS авах боломжтой. Яагаад ингэж байна гэхээр өөрөө энэ график картны термал paste нь мэдээж дулаан дамжуулах хэрэг гардаг учраас кулерний маань одоо контактыг сайжруулж өгч илүү бага температуртай, бага температураас илүү буст гардаг. График картаа сайжруулсан бол юуны төрөнд драйвер нь ажиллаж гэнэ үгүй юу бас давхар шалгах шаардлагатай.
Миний санал болгож байгаа зүйл нь та саяхан тавьсан график картынхаа драйверыг шинээр татаад clean installation хийж үзвэл зүйтэй болов гэж бодож байна. Тэр маань таны график картын ажиллагааг бүрэн зөв ажиллаж гэнэ үү гэдгийг шалгах боломжтой. Удаан хийвэрээ бага FPS-тэй байгаа байвал таны компьютер өмнө ч бай, одоо ч бай bottleneck-тэй байгаа гэсэн үг. Тэр тохиолдолд CPU-г сайжруулж илүү үзүүлэлт гаргаж шалгаж болно гэсэн үг. Адил чадалтай ойролцоо FPS гаргадаг Zendan-ы картны хувьд гэвэл жишээлбэл RX 9070, RTX 5070-ын хооронд гэвэл RX 9070 нь илүү VRAM өгдөг. Мөн үүний хувьд бага зэрэг хямд гардаг. Харин Nvidia-гийн хувьд гэх юм бол өөрөө CUDA процессортой. CUDA процессор нь зөвхөн тоглоомноос гадна илүү програмдаар ажиллах боломжийг өгдөгөөр давуу талтай байгаа. Стримийн хувьд гэх юм бол аль нь сүүлийн үед AV1 дэмждэг учраас ялгаа гаргахгүй. Тоглоомны хувьд гэвэл нэг нь FSR-тай, нөгөөх нь DLSS-тэй. Аль нь технологийн хувьд нэг аргачлалаар ашигласан боловч DLSS нь илүү хөгжсөн мөн түгээмэл байдгаараа давуу талтай. График карта сонгож чадахгүй эргэлзэж байгаа бол 3A тоглоомонд AMD нь арай илүү, харин e-sport-од Nvidia илүү FPS гаргаж чаддгаараа давуу талтай. Ингээд компьютер огсорч дуслаа. Компьютерийн үзүүлэлтийн хувьд гэвэл Ryzen 7 7800X3D, карт нь RTX 5070, RAM-ны хувьд 48GB-тай 24/2, мөн 1TB SSD-тэй ийм ком байгаа. Огсролтын хувьд гэвэл кейс нь өөрөө 360 мм-ийн шингэн кулер орох боломжтой. Картны хувьд гэх юм бол өөрөө 5070 Ti 580 байсан ч орхоор хэмжээтэй кейс байна. Нэг ноцолцсон зүйл нь ард нь 3 сенс болон дээдлийн шингэн кулерний 3 сенстэй нийтдээ 6 сенсний кабель менежмент хийхэд жоохон хүндрэлтэй байсан. Тэрнээс гадна л асуудал гараагүй. Энэ common өөрөө 6,300,000 төгрөг болсон ба танд миний хариулсан асуултууд таалагдсан байх гэж бодож байна. Танд азуу хайтек хийх гэж байна. Баярлалаа.